ингээд яралтыг хуудсыг аваад үзэхээр онцлог шинжилгээ нэлээд хийсэн байна. Гэтэл нөгөө нэг дээр ажилбар хийгээгүй гэдэг шалтгаанаар хасагдлууд бас нэлээх байгаа байхгүй юу? Тэ? Тэрийгэ хэлэхгүй нэг ширхэг парацетмол уулгаснаа л хэлээд байгаа байхгүй та хэд маань. Бид нараас та нэрээ им өгөөд ахт хүүхдээ халуун буруулаад ахт та нараас та нэрээ имтэй багц гаргасан. Гүйлгээд байгаа шүү бид хэд чинь тэ. Тэгэхээр бид нар ер нь бол айлч тохиолдолд уншийн хамгаалалттай бүлгийн ямар нэгэн дахин зохион байгуулалт хийх, хургалт хийх тохиолдол байнга тэрний ард тооцоолол хийж яадаг. Тэрнээс биш харж яснаа энийг нэмэхгүй эднэстэй дургуур гэдэг. Ийм агуулга хязгаарч байхгүй юу. Тэгэхээр бүх хийж байгаа уншийн хамгаалалттай бүлэг болгон дээр хийж байгаа өөрчлөлтүүд бол ард нь ямар нэгэн тоо модель дата судалгаа байгаа гэсэн болох нь шүү дээ. Тэгэхээр яралтай тусламжийн хувьд бол сая энийг нэмсэн. Энийг нэмээ гараад ирсэн чинь бид нар нөгөө амьд дүрийнхэнтэй зүүм хийсэн чинь бид нар өстэй нэр эмийн эмчилгээний дээр л нэмэлээ гэж та нар шал өөр юм хийцэн байна. Тэрэн дээр алдаад байгаа тэд нар ерөөсөй ойлгохгүй байгаа хгүй. Тэрийг нөгөө нэг бодит эмийн зардал гэж харахгүй байгаа. Нөгөө лабораторийн зардал гэдэг рүү аваачаа хийчихдээ юм шиг байгаа. Тэгэнгүүтээ энийг яралтай тусламжээр гарч байгаа бодит зардал гэж харахгүй. Нэг парацетмол уулгаснаа л энэстэй амар хэм хэрэглээд та нар нэрээ зүгээр. Энийг л өгсөнгүү. Тэгээд тогтол дээр ойлгомжгүй юм яг л нөгөө нэг би парацетмол хэрэгэлсэн бахад зөвхөн эмчийн зардал сувлэгчийн үзлэгтээ 30,000 төгрөгөөр аваад штеп. Энд чинь бол хангалтгүй байна гэдэг асуудал хамгийн ихээр за тий. Тэгэхээр энийг нь бол бид хэд яасан гэхээр зохицуултын хэсэг дээр байгаа. Та бүхэн маань эмийн эмчилгээ болон шинж тэмдгийн тухай хийгдэж байгаа шинж тэмдгийн эмчилгээнүүдийг бол та бүхэн маань өөр бусад ангилал дотор хийгдсэн ажилбар үйлдэлүүд чиглэлийнхээ дагуу уншийн хамгаалалттай бүлгээрээ нэхэмжлэрээ л гэдэг заалт оруулж ирсэн зүгсэн. Тэгэхээр нэг эм хэрэглэснээс болоод эрүүл мэндийн байгууллагууд дээр хит их зардлын асуудал буюу эрүүл мэндийн байгууллага тал дээр бас асуудал гарсан юм байхгүй байна гэсэн. За яралтай тусламж дээр бол ерөөсөө орсон гол өөрчлөлт маань юм. Гэхдээ бид нар ингээд харахаар яралтай тусламжийг магадгүй нөгөө талдаа яралтай тусламжийн тоо хэмжээ нэмэгдэж байгаа нэг бодлын бид нар яралтай тусламжийг нөгөө хүний амь аврах тусламж гэж үздэг учраас нэг бодлын айгүй баярлна. Гэхдээ хит их энэ өндөр өсөлт маань өөрөө бас зөв өсөлтүүгүй юу гэдгийг хэдүүлээ бас бодхоос аргагүй тий. Тэгэхээр яралтай тусламжийн та хэд маань одоо нөгөө хамтын хэлбэрийн хэсэгтээ бас яригдана. Яралтай тусламжийн нөгөө зөвхөн эмчийн үзлэгтэй шиг гэдэг юм уу те зөвхөн онцлог шинжилгээтэй хэсэг дээр яралтай тусламж дээр хамтын төлбөр тавих гэж байгаа. Тэгэхээр тэр бүлгүүдийг та хэд нөгөө нэг юм дээрс харсан бах те сайт дээрс харсан бах тэрэн дээрээ бодоод нэг санал манлаа бас ботсон л ээж байгаа те хилцүүлэг хэсэг дээр та хэд тэрэн дээр ярина. Тэгэхээр энэ бол зүгээр л нөгөө нэг оройн цагаар үздэг амлалтын үзлэг болоод байгаа хгүй яралтай тусламж. Гэтэл үн чанартай яралтай тусламж гэдэг чинь бид нар бэлэн байдлыг хангамж яралтай тусламжинд байгаа эмчийн цалин нийт эрүүл мэндийн байгууллагын хувьд бол нийт зардал дотроо явнаөхөөс биш яралтай тусламж тэнд эмч байлаа гэд тэнд хүн үзүүлэхгүй байлаа гэд энэ сте нэрээ орлого олдгүй хэсэг гэж харж болохгүй байна шүү дээ. Энэ бол өөрөө бэлэн байдал хангах буюу үнэхээр нөгөө цэргийг юу гэдүүлээ 1000 өдөр тэжээгээд нэг өдөр ашиглана гэдэг шиг яралтай тусламжийн тасагч өөрөө тийм тасаг байхгүй юу? Гэтэл эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол зүгээр оройн цагаар үздэг иргэдийн хувьд ч гэсэн оройн цагаар нэг хийлэгдэг амлалтын үзлэг шиг л ер нь бол яралтай тусламжийг одоо үзүүлдэг болсон шүү дээ. За шиг юу ахаар өдрөө амжихгүй байна. Ажлаа таараад хүүхдээ аваад аль нэг эмнэлгийн яралтай дээр очиж гэл. Тэ. Тэгэхээр яг энэ хандлагт байгаа учраас аль тал дээрээ тэгвэл энийг нь бид нар хянах. За эрүүл мэндийн байгууллага дээр бас их дарамт толоод оройн цагаар магадгүй тэр яралтай зөвхөн яралтай тусламж дээр жижиг хэмж хондгоо дүүргийн эмнэлгүүд бол дийлэнх нь байгаа шүү дээ. Нөгөө тасагтайгаа хамт байдаг те. Гэтэл тасагт тэнд асуудал байгаа бол яралтай тусламжийн хэсэгтэр нь харьцангуй хөнгөн уухт байхад хүлээгдэх юм бол тэнд нь хүлээгээд буу юм боллоо гэд бас нэг асуудал үүсгдэг те. Тэгэхээр иймэрхүү асуудлууд байгаад байгаа гэсэн. Тэгэхээр яралтай тусламжийн хэсэгтэр бол яг л саяны тохиолдолд бид нар бол зохицуултын хэсэгтэр бол өөрчлөлт ер нь бол ороогүй. Саяны ангиллалтай холбоотой өөрчлөлт л орсон гэсэн. Тэгэхээр яралтай тусламж за түргэн тусламжийн хувьд ч гэсэн яг энэ удаагийн тогтоол дээр бол төлбөрийн хэмжээнд дээр л баг зэргийн өсөлт байгаа болохоос биш түргэн тусламж дээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа гэсэн. Тэгэхээр түргэн тусламж дээр юуны хуучин 6 дугаар тогтоолын үед явсан зарчим тэр чигээрээ үргэлжлээл явна гэсэн. Тэгэхээр түргэн тусламжийг бол за лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд дээр бол алсын түргэний тухай л яригдж байгаа төрөлцсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хувьд бол тий. За дүүргийн эмнэлгүүдийн хувьд бол ойрын түргэн энэ төр байхгүй учраас далжиж хэдүүлээ түргэн тусламжийг ярихгүйгээр дараагийнхаа юу руу орчоо.
За уцаа гаргаж ирээд нэг 2 юмд бүглээд үг. Чамруу нэг линк явуулсан л хаваас. За бүгдээрээ хариулаад өгөөрэй за. Тэр халбаа зууж байгаа хүн ч хариулах нь ш. 2 асуулт байгаа. Дараа л болоо. Тийм. За. Болоо байсан уу? За одоо тэгээд нөгөө захим ярихаар нөгөө толгойн өвчин чинь битүүмжлэх шүү дээ ерөөсөө. Юм л асгаар битүүмж байна гэл тэгээд бүр зарим хүмүүс юугээд ойлголцдیں۔ Бүр уцтаж та нар миний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг битүүмжилсэн байна. Нөгөө данс битүүмжилдэг ш. Тэг айгүй гоё ярин те. Хэдүүлээ тэгээд нэг хүний мөнгө л битүүмжлээд идэв шиг л шүү дээ. За одоо яагаагүй хүмүүс нь бүгэлчээр болцсон уу? Одоо энэ бол бүгдээрээ даатгалын эмч гэж ойлгоод байгаа зүг. Даатгал хариуцсан ажилтнууд тий. Зүгээр даатгалтай ерөөсө холбоогүйгээр эмч энтер байгаа юу? Ийм төрлийн ажил хийдэг биш хүн байхгүй тий. Баамаа. Тэгэхээр яагаад тэгэж асуугаад байна вэ гэхээр бидний огт мэдгүй юм ярихгүй гэсэн болох нь шүү дээ. Та бүгднгийнх нь мэддэг. За хамгийн эхлээд би та хэдэд энэ дээр асуултуудаа хариулсан баг. Тэгэхээр хамгийн эхлээд юу хэлэх гээд яг энэ хоёр асуултыг бэлдсэн бэ гэхээр нөгөө иргэдээс ирж байгаа бидэн рүү хандж байгаа санал гомдол хүсэлт өөрөө яг л энэтэй холбоотой. За тэгээд эрүүл мэндийн байгууллага хоорондын бас нэг ийм асуудлууд нь бас л яг энэтэй холбоотой л асуудал дийлэнхтэй ярьдаг. Захимын асуудлыг бол яг нэг бүрчлэн та хэд дээр нөгөө үг өгүүлбэрээр байдаг учраас бараг л бүгдийг бараг та хэд маань за энэ ингэсэн учраас ингээ хасагдсан юм байна ч гэдэг юм уу те. Ийм асуудлууд л байгаад байдаг. Тэгэхээр хамгийн түгээмэл ойлгохдохгүй байгаа захимын хэсэг дээрх асуудлыг хэвтүүлээ өнөөдөр ярилцъя. Хэвтүүлээ хамтраад ярилцъя. Асуудлууд нь хаана юу байна вэ? Би бол нийт эрүүл мэндийн байгууллагын хувьд хамгийн өндөр захимын хасагдлын хэсгийг нь бол гаргаж ирж хараад за тэрнтэй холбоотой асуудлууд дээр л юм тавьсан. Гэтэл эрүүл мэндийн байгууллага болгон ялгаатай те. Магадгүй зарим газар яг нэг төрлийн хасагдал илүү их өндөр байгаад байна. Захимын хасагдал өөрөө юу вэ гэхээр ер нь бол захим хөгжүүлэлт буюу өөрийн захим систем дээрээ мэдээллүүдээ захимынхаа хөгжүүлэлтийг бүрэн хийгээгүйтэй холбоотой гарч ирж байгаа л ер нь бол асуудал. За одоо сүүлд юу гарч ирсэн гэхээр нэг өвчний түүхийн дугаартай асуудлаа бид нар аль болохоор бүтнээр нь авнаа. Өвчний түүхээ хянаж байгаа эмчнэрийн хувьд бол айгүй тодорхойгүй байдал бий болгодог учраас бид нар захим дээр ер нь бол нэг өвчний түүхтэй хэсгүүдээ бол бүгдийг нь авнаа. Дараад нь тэрийгэ тэг болгож байгаа шүү гэдэг асуудлуудыг л хэлээд. Гэтэ эрүүл мэндийн байгууллага бол тэрнээс өмнө амжуулаад цуцалчаал байгаа л та. Тэр нь бол бууралгаа. Эхэндээ бол бүгд л нөгөө хасагдаад явдаг байсан бол за одоо бол харьцангуй тэрийг бол эрүүл мэндийн байгууллагууд нөгөө хугацаанаас өмнө газ туслаад тэгээд захимын хасагдлаа болгож байгаа гэд бүгднийг яг энэ яагаад ингэж өмнө нь заавал аавна гэдээсийн гэхээр хяналт хийж байгаа хүмүүс чинь ийм салангад өвчний түүхийг хянана шүү дээ. Магадгүй тасаг дамжсан бол те тасаг дамжсан тохиолдолд чинь нэг хэсэгхэн хугацааны асуудлыг ярих гад тэгэхээр тэр өвчний түүхийг харахаар бүр шал өөр хугацааны юм үзэх гээд байдаг. Тэгээ ингээд ийм тодорхойгүй байдал бий болгоод байдаг учраас тэр тэг дүнтэйгүүдийг нь ч гэсэн аваад эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн байгууллагаас ирсэн өвчний түүхтэй хамт яг энэ ингээд явсан юм уу энэ тусламжийг ингэж үзүүлсэн юм уу гэдгийг харах зорилготойгоор захим дээр ер нь бол заавал авна гэж яваадсэн. Гэтэ сүүлийн үед тэ манайхан 48 цаг дотор зүгээр гялзуулаад бүгдийн туслаад тэгэл байхгүй болоод заримдаа манай хяналтынхан ч бас толгой нэрхцэн л хүшээ энэ одоо ийм хэм явж ах ийм амар өвчний түүх гэсэн л явж байдаг байхгүй. За тэр 7 хүн гараа өргөчихгүй. Гэтэ ер нь хэдүүлээ нөгөө амлалтын цогц тусламжийн үйлчилгээнд дээр их үед дөнгөж эхлүүлж байгаа үедээ бол нэлээ их хязгаарлалтууд байсан.
За тэр хязгаарлалтуудыг бол ер нь бол сарын дотор бүгднийг нь ер нь бол байхгүй болгоод одоо бол амлалтын зохис тусламж үйлчилгээнд дээр бол хязгаарлалт байхгүй шүү дээ. Хэвтүүлж болно. Тэгэхээр энэ 7 хүн одоо сайхан сонсох нь шүү заяа. За одоо тэгсэн чи юу гэнэ? За 3% нь эрүүл мэндийн даатгалын зүгээс үүсгдэг хязгаарлалт гэж хэлсэн байна. Дахиад нэг 3% нь битүүмж байвал бүх тусламж үйлчилгээ хязгаарлагдана гэсэн. За одоо энэ хүмүүс бас сайн анхааралтай сонсох нь шүү. За тэгээ энэ 7 юм болов нэрээ те магадгүй те. Энэ хүмүүст зориулж хичээл заана. Бусдын чихээ бөглөж. За тэгэхээр ер нь бол даатгалын байгууллага дээр үүсгэж байгаа битүүмж гэхээр хэрвээ та нар битүүмжгүй байя гэж бодох юм бол та нар даатгалаас мөнгө авч чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр битүүмж гэдэг юм юу гэж ойлгох вэ? Даатгалын байгууллага дээр бид нар нэхэмжлээ үүсгэж байгаа нэг хэлбэрээ л гэж ойлгох нь шүү. Тэрнээс биш нэг ямар нэг юм хязгаарлаад яг нэр нь жоохон айгу бүрхэг юм л да тий. Битүүмж гэж нэрлэлцэн. Ягаад ч тэгээд нэрлэлцэн тий. Та нар гоё нэр хэлээч тэгвэл хэдүүлээд тэр би сольжил та гэж. Тэгэхээр битүүмж гэдэг юмыг ингээд нөгөө ядаж нэр нь тийм болохоор бүр ядаргаатай тий. Шууд нэрнээс нь харангууд хязгаарлалцсан юм байна гэж бодоод. Тэгэхээр хэдүүлээ даатгалын эрүүл мэндийн байгууллага яадаг бах нь эрүүл мэндийн байгууллага тухайн иргэний мэдээллийг өөрийнхөө цахим систем дээрээ бүртгээд өөрийнхөө өгөгдөл сервис дээрээ хадгалдаг бах нь тэрнээсээ бүгднийг нэлгээдгүй шүү дээ. Манайх яг тусламж үйлчилгээнд дээр нэг 25 6 мэдээлэл авч байгаа. Та хэдэн зуун хүчний түүхэн дээр хэдэн зуун мэдээлэл бүртгэж байгаа шүү дээ. Тэрний 25 6-ыг л авч байгаа байхгүй. За тэгэнгүүтээ эрүүл мэндийн байгууллага иргэний мэдээллийг үндэсний дата төв нэгдсэн мэдээллийн сан болон эрүүл мэндийн даатгалын цахим систем дата төвийн хэсэг дээр байрладаг тэрлүү илгээж байгаа. За тэгээд иргэн рүү тодорхой хэмжээний мэдээллүүдийг нь бол одоо өгдөг болсон хэдүүлээ те. Нөгөө шинжилгээнийхээ юг хардаг, хаана ямар тусламж үзүүлснээ хардаг, нөгөө ийм Монголигаар хардаг болоод шүү дээ хэдүүлээ те. За бүр цаашлаад одоо эрүүл мэндийн байгууллага нь өмнө нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан шинжилгээний мэдээллийг хүртэл хардаг болсон шүү дээ. Нөгөө Health ESP-гээрээ дамжуулаад за тэгэхээр эрүүл мэндийн даатгалын цахим систем дээр битүүмж гэдэг юм битүүмж үүсгэхтэй холбоотой мэдээлэл илгээрлээ. Эрүүл мэндийн даатгалын цахим систем дээр битүүмж үүссэн юм уу гүм үү? За үүссэн бол энэ хэмжлэл нь үүсчлээ. За би ямарсан мөнгөө ямар ч заавна гэж бодоод дотроо бодоод явж ахна шүү дээ. За тэгэнгүүт энэний мэдээллийг өөр эрүүл мэндийн байгууллага энийг харж чаддаг. Даатгалтай гэрээтэй эрүүл мэндийн байгууллага хоорондоо бол хаана ямар тусламжийн битүүмж байна вэ гэдгийг харж чадж байгаа тийм. Тэгэхээр энэтэй холбоотойгоор нэг хэсэг л би нэргүй уцтай шүнжэнгөө уцсан л гэсэн ш та хэд маань тийм нөгөө яаралтай тусламжийн битүүмжээ устгах гэх бүр өстой божигноос л гэсэн ш тийм. Та хэд маань тэгэхээр эрүүл мэндийн байгууллага дээр байгаа битүүмжийг бүгднийг харж байгаа учраас нөгөө эрүүл мэндийн байгууллага руугаа уцтаад байна гэсэн үг болох нь ш тийм. Тэгэхээр одоо бид яаж гинэ энийг хэдүүлээ даатгал руу мөнгө авахын тулд хэрэгжилж байгаа нэг хэрэгсэл гэж л ойлгож байна. Гэхдээ энийг бүгднийг 100% задгаа тавих юм бол танай нөгөө захим масагдал чинь бүр дэвэн дэлхийгээс нэмэгдээ явчих шүү дээ. Хүн болгон хүснээрээ юма хийдэг болоод эхэлнэ. За амлалтын тусламж дээр та хэд одоо ингээд харах юм бол хуучин бүр нөгөө нилээ юм хатуу шалгуурт авахад амлалтор дээр та хэд тэр юу байгааг бах. Бараг захимын асуудал байхгүй байсан баг. Одоо бас мэрсэр захимын асуудалтай болоод байгаа тийм. Хязгаарлалтуудыг сулруулад эхлэнгүүт ингээ асуудалтай бол. Тэгэхээр яаж юм тэгэхээр битүүмж үүсгэх хэсэг буюу та хэд рүү биднэрдөө мэдээлэл илгээхэд нь бид нар шалгаад энэ болохгүй байна гэдэг юм одоо бид нар аваа хийцэн гэсэн үг болчих жоохгүй. Тэгэнгүүт та хэд өстө яг болчлаа. За мөнгө авах юм байна гэж шийдсэн чи бид нэр ороод ирснээр энэ чи уучлаарай болохгүй юм байна шүү гэдэг дараад нь хасаа ичиж байгаа байхгүй. Тэгэхээр битүүмж үүсгэхдээ та хэд маань бид нөгөө нэлээд том эрүүл мэндийн байгууллага болон иргэний хооронд гарч байгаа асуудал тий энэ асуудлаас болоод битүүмжтэй холбоотой нэлээд хязгаарлалтуудыг чөлөөтэй болгосонтой холбоотойгоор амлалтор дээр тэрцсэн хуучин бол бараг захимын асуудал зарим эмнэлгээр бүр огт байдаг байсан бол ингээд одоо мэрсэр 1% өнтер гарч ирдэг болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ та хэд маань бас анзаарч харах нэ гэсэн. Тэрнээс биш түрүүний нөгөө хүний 3% бүгэлсэн шиг амлалтын цогц тусламж үйлчилгээний битүүмжтэй байхад юу ч авч болохгүй гэдэг юм бол бүр огтосоо байхгүй ахна шүү дээ. За тэгэхээр хэвтүүлийн тусламж үйлчилгээ бол хамгийн олон хязгаарлалттай тусламж байгаа. Энэ бол бүх төрлийн хэвтүүлэн гэлж байгаа. Зөвхөн эм мис
гэдэг юм уу эргэтэн шилжүүлэгч гэдэг юм уу те эрчим дэмжлэгээ гэсэн үг бол биш гэсэн үг ахна шүү. Нөгөө сэргээнцэх уламжлалт сувиллын хэвтүүлэн эмчилдэг тусламжуудын хувьд бол бүгдээрээ яригдж байгаа гэж ойлгох нь шүү дээ те. За тэгэхээр хорт ховдрын туяа эмчилгээний хувьд бол бүх хэвтүүлэн эмчилэх тусламж үйлчилгээнд дээр давхардаж нэгдэж байгаа. Энэ бол ерөөсөө хамгийн эрх дарахтай ганц тусламж маань энд явж байгаа шүү. Ямар ч тохиолдолд энийг бид нар бол зөвшөөрч байгаа гэсэн. Дараагийнх нь бол диализын тусламж үйлчилгээ байгаа. Диализын тусламж үйлчилгээ бол зөвхөн эрчим тэмжлэгээний тусламжийн битүүмжтэй үед л хамт нэгдэхгүй байгаа. Бусад тохиолдолд 100% бүгдэн дээр нь давхардаж нээлттэй байгаа те тусламжаа хэмжилж болж байгаа гэсэн. За эмх судлалын шинжилгээ бол одоо өмнө нь бид нар ингээд онцлогоо шинжилгээнүүдийг өмнө нь ийм тусламж авсан байвал гэд тухайн хэмжилсэн шинжилгээг нь шууд олгодог байсан те. Одоо яг энэ зарчим явж байгаа шүү дээ. Одоо ямар зарчим явж байгаа гэхээр одоо нөгөө 150 дугаар тушаал гарсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын эмчин яг энэ шинжилгээг хий гэдэг заалтыг гаргана гэсэн үг. Заавал гаргасан тохиолдолд энийг хийнэ гэсэн үг. Магадгүй тэр эмч А гэдэг шинжилгээ хийгдсэн бахад өөр эрүүл мэндийн байгууллагч гэдэг юм өөрийнхөө эрүүл мэндийн байгууллага дээр нэг газар очсон Б гэдэг шинжилгээ хийх юм бол болохгүй гэсэн үг болох нь шүү дээ. Тэгэхээр хэмжил үүсэхгүй гэсэн үг болох нь. Тэгэхээр бид нар 2 сайдын тушаалаар бид нар шинжилгээ тус бүрээ кодтой болгоцсон, шинжилгээ тус бүрээ нэртэй болгоцсон. За одоо бид хэдэд бас нэг тулгамдсан асуудал байна. Тэр юу вэ гэхээр өртгийн судалгаа хийхээр өвчний түүхэн дээр байгаа шинжилгээнүүд маань бид нар 2 сайдын тушаалаар шинжилгээ нь маань тодорхой болсон шинжилгээний код маань тодорхой болцсон гэсэн хэдий ч гэсэн зарим эрүүл мэндийн байгууллага дээр нөгөө сайдын тушаалаар ушаал өөр нөгөө нэртэй шинжилгээнүүд бол бас байгаад байгаа. Тэгэхээр та хэд маань захим систем дээр чинь хэрвээ сайдын тушаалаар биш өөр шинжилгээний одоо юу гэдэг нь цэсний дэлгэрэнгүй шинжилгээ гэдэг л юм одоо сайдын тушаал дээр байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг одоо өөрөөр нэрлэлцэн цэсний шинжилгээ гэд нэрлэлцэн. Тэгэнгүүт энийг бид нар нөгөө нэг өртөг татахын тулд нэг бүрчлээ хийхгүй шүү дээ. Томьёо хийж л бид нар хийн шүү дээ, тэ. Тэгээд явхаар энэ шинжилгээнүүд нь хаач явахгүй ямар ч үнгүй нэг шинжилгээнүүд хэсэг бүлэг шинжилгээ үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань захин дээр байгаа онцлогоо шинжилгээнүүдээ нэг нягтлаад өгөөрэй. За тэгжиж хідүүлээ цаашаа нэг өртөн гэдэг юм руугаа явах гэдэг шүү дээ. Үнд суурэ бэлдэх хэрэгтэй болох гэдэг гэсэн үг. Тэгэхээр онцлогоо шинжилгээгээ 2 сайдын тушаал эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 216-гийн дагуу шинжилгээнийхээ нэршлиг янзлах ажил бол та хэдийн яг 100% та хэдийн маань ажил болоод үлдсэн шүү. Тэгэхээр энэн дээр та хэд маань бас нэг анхаарад очиод юмнуудаа нэг шалгаад үзээрэй. За дараагийн тусламж үйлчилгээ бол телемедицины тусламж үйлчилгээ байгаа. Телемедицины тусламж үйлчилгээ бол одоо хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчилгээнд дээр мэдслийн тусламж үйлчилгээ, эрчим тэмчилгээ, дээрс нэмээд төрх эмэгтэйчүүдтэй холбоотой тусламж үйлчилгээнүүд дээр төрөлцсөн мэргэжлийн эмнэлгүүд дээр бол нэгдэж байгаа. Хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчилгээтэй хамт нэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө шинээр үүсэж байгаа телемедицины тухай асуудал биш. Эмчийн хоорондох буюу эрүүл мэндийн байгууллагын хоорондох телемедицины тухай асуудал нь ийм нээлттэй байгаа гэсэн. Дараагийнх нь бол алсын түргэн тусламж байгаа. Түргэн тусламжийн хэсгийн зөвхөн алсын хэсэг нь бол хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчилгээтэй давхардаж болохоор тусламж үйлчилгээ байгаа гэсэн. За мөн хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчилгээнд дээр бас нэг юм юу вэ гэхээр нэг өвчний түүхтэй бол тухайн эрүүл мэндийн байгууллага дээрээ өөр бусад хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчилгээ нэгднэ гэсэн болох юм тийм. За энэ дээр дахиад нэг орж байгаа саяын өмнө нь бид нар хийж чадаагүй бас ингээд 6 дугаар тогтоолын өрөөнд хийгээгүй ингээд явсан нэг хэсэг бол сэргээн засгийн тусламж үйлчилгээний бид нар үр дүнгээс нь хамааруулаад хэд хэд удаагийн хэмжлэгийг нь олгоно гэсэн боловч захин дээр бүрэн хийж чадаагүй хэсэг бол бид нар зөвхөн сэргээн засгийн тусламж үйлчилгээ буюу 2730 дээр нэг өвчний түүхийн дугаар шиг мэдээллүүд авнаа гэсэн үг болох. Тэгэхээр үр дүнгээд шийдэх нь өвчний түүхийн дугаараараа давхар нэхэмжлээ үүсгэж явнаа гэсэн үг болох юм биш. Тэгэхээр нэг хүн дээр нөгөө хоёр нэхэмжлээ үүсгэж чадахгүй байгаад байсан сэргээн засгийн хэсэг бол одоо яг энэ тогтоолын хүрээнд шийдэгдээд цахим хэсэг нь явнаа гэж ойлгож байна. За дараагийн. За нөгөө амбулаторийн тусламж үйлчилгээ буюу амбулаторийн цогц тусламж үйлчилгээнд дээр нэг хэсэг бужигнсан. Одоо нөгөө манай 4-р тогтоолд чинь 10 төрлийн тусламж үйлчилгээ байгаа шүү дээ. Тусламж үйлчилгээнийхэн төрөл гэсэн хэсгийг та хэд нөгөө юуны 2-р хавсралтын уртлын хэсгийг нь хардаг шүү дээ, тий. За тэгэхээр тэр энэ 10 төрлийн тусламж үйлчилгээ аруулаад давхардаж үүсч болно. Гэхдээ мэдээч хэрэг дотор нь өрмөц зохицуултууд байгаа. Яг амбулаторийн цогц тусламж үйлчилгээ бол өөрийн эрүүл мэндийн байгууллага дээр битүүмж нь хаагдаагүй бол хоёр дахь нь үүсэхгүй ч гэдэм үү, тий.
тэрнээс биш бусад тусламж үйлчилгээний хувьд бол амбулаторийн цогц тусламж үйлчилгээ нээлттэй байхад хуучин хэвтэн өсөхгүй ч гэдэг юм уу эхний байдлаар нэлээд хатуу шалгууртай явж исэн бол одоо тэр шалгууруудаа авчихсан шүү дээ. Тэгэхээр энэ тусламжууд нь бол 10 тусламж үйлчилгээ бол аруулан үүсч болно гэсэн үг болох юм. Тэгэхээр сервис дээр буюу яг даатгалын цахим системийг хүлээж авах хэсэг дээр үүсэж байгаа битүүмжтэй холбоотой асуудал нь бол гол хоёр асуудал нь бол яг энэ хоёр дээр л дийлэнхтэй яваад байсан бол энэ хоёр асуудал энэ харна. За энэ хэсэг дээр бид нар юу харж байгааг нь цахим систем дээр хасагдал үүссэн ингээд тоонуудыг харж байгаа. За энэн дээр хамгийн их бас нэг асуудал юу байгаа гэхээр жирэмсэнтэй холбоотой нэг асуудал байгаа. Дүүргүүд байгаа учраас би энийг хэлье. Тэгэхээр жирэмсэнтэй холбоотой ямар асуудал байгаа гэхээр жирэмсний анхны хяналтын үзлэгээр жирэмсний хамгийн анхны үзлэг бол энийг нийлэл харгалзахгүй санхүүжүүлнэ гэсэн тогтоолын заалт байгаа тийм. Гэтэл энэ дээр хасагдал үүсээд байгаа. Дүүргүүд дээр маш их хасагдал үүсдэг. Дээрээс нэмээд дүүргүүд энэ хасагдал яагаад анхудаа энэ манад ирж байна гэд. Гэхдээ энэ бол зөвхөн лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллага дээр хянагдах тухайн асуудал биш байхгүй юу? Анх шатны эрүүл мэндийн байгууллага жирэмсний хяналтаа хийж байгаа. Тэгэхээр анх шатны эрүүл мэндийн байгууллага дээр тухайн иргэн хяналтандаа орсон бол бид нар товлт хугацаанд л санхүүжилт олгоно гэсэн үг. Тэгэхээр анх шатны эрүүл мэндийн байгууллага дээр бүр огт хянагдаагүй, лавлгаа дээр хянагдаагүй те альч эрүүл мэндийн байгууллага дээр хянагдаагүй тохиолдлыг л бид нар анхны гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар зөвхөн хикс дээр буюу лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын цахим дээрээс шүүддэггүй гэсэн үг байна шүү дээ. Анх шатны эрүүл мэндийн байгууллагын үзүүлдэг цахим систем дотроос давхар тэр үнийг шүүж байгаа гэсэн үг. Жирэмсний хяналт байна уугүй юу гэдгийг. Магадгүй одоо юу гэдгийг 16-аас 20 нийлэл дээр бол хоёр дахь нь санхүүжигдэж байгаа шүү дээ. 21 болоод эхлэх юм бол бид нар ер нь бол товлын хугацаа биш байна гэж санхүүжилтийг олгодоггүй. Гэхдээ энэ анхных байвал олгож болно. Гэхдээ анхных гэдэг нь бид нар зөвхөн танаа эмнэлэг дээр хяналтанд анхудаа орж байгаа гэдгээр нь бол үздэггүйх нь гэсэн үг байна шүү дээ. Өөр эрүүл мэндийн байгууллага дээрээс нэмээд анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрх сумын эрүүл мэндийн төвүүдийн хийсэн жирэмсний хяналтыг бас шалгадаг гэсэн үг шүү. Тэгэхээр нөгөө ингээ хасагдчихгууд нь манайх хэвээр анхудаа хийцэн байх чинь ингээ орж ирээд байгаа байхгүй дүүргүүд. Тэгэхээр энэ бол зөвхөн танаа асуудал биш ээ. Тухайн иргэн хаа нэгэн газар хяналт хийлгэсэн юм уугүй юу гэдэг асуудал явж байна гэсэн үг. За цахим систем дээр болохоор зөвхөн тэг болоод зогсдгоо бууралтууд байдаг те. Тодорхой хэмжээний боталтууд ороод бууралт байдаг. Хэвтэн дээр бол нэлээх бууралт байснаа одоо бууралт бол хэвтэн дээр бол байхгүй болчихсон шүү дээ. Нөгөө онцлогоо шинжилгээ хасдаг мастдаг энэ тэр гэдэг юмнууд байхгүй болонгод хэвтэн дээр бууралтахгүй амбулатор сайхан хүснээрээ нөгөө 57 65 гээл сайхан нэхэмжлээд явдаг гэсэн бол одоо нөгөөдөл нь бас бууралттай боддог болсон шүү дээ. За дараагийнх нь. Тэгэхээр ийм бууралтын тооцооллууд бас явж байгаа гэсэн. За амбулаторын цогц тусламжийн үйлчилгээний хувьд бол бид нар өмнө нь амбулаторын вакцины хэсэг дээр уртлын хэсэг дээр харагдаж байна. Тэгэхээр нэг хүн ингээл эмнэлэгт ороод магадгүй өөр эмнэлэгт ороод ч юм ингээл эмч рүү ордог ингээл тэр хүн эмч рүү ханддаг хэсэг байсан бол бид нар аль болохоор амбулаторын цогц тусламжийн үйлчилгээг тэр иргэний тэр эмнэлэгт орж ирэхэд нь аль болохоор эмч нар нь тэрэн рүү ханддаг цогцоор нь юмыг үзүүлдэг байгаа ч гэдэг зорилгоор хийж байгаа гэсэн үг. Одоо хавдрынхан бол хамгийн сайн мэддэг нөгөө төмөр борд гэж нэрлэдэг байдаг. За хаавлын нэгдсэн эмнэлгийнхний сая хаврын хийсэн өнгөрсөн жилээс хийж байгаа хаавал нэгдсэн эмнэлгийнхний хийж байгаа нөгөө диабетийн үеийн цогц тусламж үйлчилгээ байгаа тийм. Яг тэрнийх шиг ер нь бол тэр иргэний тухайн танаа эмнэлэгт хандж байгаа бол тэр хандж байгаа шалтгааныг нь тодруулах зорилготой магадгүй хэд хэдэн эмчийн цаг олгож олно тийм үү. Гэхдээ тэр цаг олголтыг аль болохоор цогцоор нь олох хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу. Одоо түрүү нөгөө хиний булгаагийн слайдн дээр харагдсан амбулаторын хэсэг дээр харагдсан нөгөө тухайн иргэн эрүүл мэндийн байгууллага дээр очиод тусламж үйлчилгээг аваад бүрэн авж байгаа хугацаа байсан шүү дээ. Ингээл буураалаа гэд энийг бууруулах бас нэг боломж нь юу вэ гэхээр эрүүл мэндийн байгууллага цаг олголтоо жоохон ухаалаг өгчих юм бол энэ бол бас боломж гэсэн үг байхгүй юу. Гэтэл нэг иргэн дээр 3 эмчийн цаг өгөхдөө 7 хоногийн зайтай 3 өгөх юм уу? Эсвэл магадгүй 2 өөр хүн дээр цаг өгөхдөө 2 хүнд ингээд 3 хоногийн зайтай ч юм ингээд цаг өгж явах юм уу? Эсвэл нэг хүн дээр нэг өдөр нь гурвангийн тавиад дараагийн өдөр гурвангийн тавих юм уу гэдэг ийм бас менежментийн ажил зайлшгүй бид нар дээр яг амбулаторын цогц тусламж үйлчилгээнд дээр хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэтэл өнөөдөр нэг хүн одоо 2 хүн ингээд тусламж авах гад тэр эмнэлэг дээр ирлээ гэж бодоход дараагийн 2 тусламжийг нь ингээ 2 өөр өдөр тавих гэдэг шүү дээ.
Нэг нь зүрхний эмчид маргааш үзүүлэх гээд нөгөөх нь бөөрийн эмчид маргааш үзүүлэх гээд тэгснэ нөгөөдөр нь нэг нь зүрхний эмчид үзүүлэх гээд нөгөөх нь бөөрийн эмчид үзүүлэх гээд байгаа бол энэ хоёрыг яагаад сольж болохгүй гэж нэг хүн нэг л ирнэ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү маягтайгаар нэг хүнийг нэг өдөр нь зүрх бөөрөнд нь үзүүлээд дараагийн хүнийг нэг өдөр нь зүрх бөөрөнд нь үзүүлчихвэл тэр иргэний чирэгдэлч багасна, тэр эмнэлэг дотор холхиод байгаа тооч буурна шүү дээ, тэ. Тэгэхээр тусламж үйлчилгээний зохиц байдал гэдэг нь аль болохоор тэрийг хэлээд байгаа. Заавал нэг өрөөнд суугаад ингээд нийлж суугаад үзэх тухайн асуудал бол бас биш. Тэгэхээр зохион байгуулалтын буюу амбулаторийн зохиц тусламж үйлчилгээ гэдэг нь нэг хүн рүүгээ хандаж үзээч гэдгийг бид нар харуулдаг байгаа гэсэн. Багцвал яг нэг хүн рүү шидээл за дараагийнх нь тэр эмч рүү очиорой гэл ингээ хайчдаг тий. Тэгээд энэ хэсэг дээр за дээрэс нэмээд боталтон дээр яаж явж байгаа гэхээр энэ эмч болгоны үзлэг энэ хийгдсэн онцлогоо шинжилгээ болгоны чинь бид нэг бүрчлэн тоолж нэг бүрчлэн төлбөрийн хэмжээг нь бодож байгаа гэсэн үг, нэмж байгаа гэсэн үг нь шүү. Одоо энэ дээр 4 эмчийн үзлэг байгаа бол энэ дөрвийг дөрүүлэнгийн яг одоогийн байдлаар бол 15,000 төгрөгөөр бодож байгаа. За шинжилсэн тогтоолын хүрээнд бид нөгөө амбулаторийн зохиц тусламж үйлчилгээг төлбөрийн хэмжээг бодохдоо 20,000 төгрөгөөр тооцоолсон гэсэн. Одоо тэгэхээр энэ 4 эмчүүдэд 80,000 төгрөг авах нь шүү дээ, тий. Зөвхөн эмчийн үзлэгийн хувьд бол за дээрэс нэмээд аль нэг эмч нь тухайн эмнэлэг дээр байдгүй шинжилгээгээ илгээж олж байна. За тэр нь бол дараагийн эрүүл мэндийн байгууллага руугаа зөвхөн шинжилгээний зардал болж явна гэсэн үг. Хуучин бол бид нар амбулаторийн зохиц дээр өөр нэг эмнэлэг рүү шинжилгээнд илгээх юм бол заавал эмч дээр очиод дахиад нөгөө шинжилгээгээ хийлгээл эмчид үзүүлээд магадгүй тэр эмч миний мэдж байгаагаар бол бараг зүгээр нэг юм бөглөх төдий эмчийн үзлэг биш зөвхөн амбулаторийн зохицыг нэг зохиц байлгах зорилготойгоор л нэг хүн тэнд бас нэг хий ажилтдаг ийм асуудлууд бас байгаадсэн тий. Тэгэхээр энийг нь ер нь бол шийдэх зорилготойгоор амбулаторийн зохиц тусламж үйлчилгээ маань явж байгаа гэсэн. Тэгэд өмнө нь хийсэн шинжилгээгээ бид нар яг өнөөдрийн байдлаар захим дээр бол харж татаж харсан тохиолдлыг нь бид нар эхний байдлаар бол нөгөө уншаа хамгаалалттай бүлгийн төлбөрийн хэмжээнд 20% тооцно гэдгээр бол бодож байгаа. Гэтэл харах хэсэг дээр нэг асуудал байна. Яг захимын төвшөнд техникийн асуудал байна. Тэр юу вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагууд дээр нөгөө тухайн иргэний мэдээллийг баталгаажуулаад шинжилгээг ингээ харлаа шүү дээ, тэ. Тэгэхээр ингээд та тэрийг татаж харж ирсэн, тэ. Тэгэнгүүт дата харах гэхээр нэр байхгүй, нэг тоотой. Нөгөө миний хүсэж байгаа шинжилгээ аль нь юм бүү мэд, тэ. Яг тийм асуудал тулгарч байна уу? Бүгд нөрөө нь орж үзэж байгаа урд дундаас нь өөрийнхөө хэрэгтэй шинжилгээг олж хараад байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр энэ бол нөгөө бид хэдийн хийгээд байгаа захимын техникийн хувийн асуудлыг аюу хөндрүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг өөрөөр яаж шийдэх боломж байна? Health SP дээр энийг нэрийг нь оруулах ямар боломж байна гэдэг дээр бид хэд бас ажиллаж байна. Яг тэгэхээр магадгүй дөнгөж хөгжүүлэлт эхэлж байгаа хугацаанд магадгүй энэ 20% хэсэг орж чадахгүй байж магадгүй шүү гэж хэлэх гэж байгаа. Одоо нөгөө нэг бид хэдийн техникийн чадамж нь яг одоогоор тийм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эхний ээлжинд ямар ч байсан бүх эрүүл мэндийн байгууллагууд маань бүх эмч дээрээ Health SP-гээс шинжилгээ хардаг хэсгийг нь бүгднгийн нөгөө зөвшөөрөл өгд юм байлээ шүү дээ. За миний мэдж байгаагаар e-health lab зөвшөөрөл өгд юм байлээ. Зарим эмчнэр нь шинжилгээг хардаг ирэхгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм юм байна уугүй юу? Бүгдээрээ очиод нэг эмнэлэг дээр очиод шалгаарай. Миний мэдж байгаагаар бол e-health бол тэгдэг. Хүмүүсийг хязгаарлалцаж болдог. Одоо амбулатор дээр 10 эмчтэй байдаг бол тэр 10 эмчийн 5 нь шинжилгээ харах хэрэгтэй, 5 нь ирэхгүй. Мэдхгүй шүү дээ. Тийм надад ирэхээ өгөөгүй гэд эмчнэр нь тэгдэг байхгүй юу? Тэгэхээр ийм асуудал байна уугүй юу гэдгээ та хэд маань бас нэг очиж шалгаад чеклээд амбулаторынхаа төвшөнд яг энийг бас нэг шалгаад тараа гэсэн үг шүү. За тэгээд эрүүл мэндийн яам энтертэй холбогдож байгаа Health SP дээр шинжилгээнийхээ нэршлиг оруулах юм бол хэрэгтэй шинжилгээгээ татчих шүү дээ, хэдүүлээ. Тэгээд тэндээсээ хэдүүлээ тооцоолол. 20% гэдэг бол ер нь бол нэлээд өндөр хувь шүү дээ. Эрүүл мэндийн байгууллага. Гэхдээ энийг яг ингэж явсан чинь нөгөө нэг би өөр эрүүл мэндийн байгууллага руу шинжилгээ илгээсэн бол энэ 20% бодогдох юм уу гэж асуусан. Тэгэхээр тэр нь бол бодогдохгүй гэсэн үг шүү. Яагаад гэвэл энэ өмнө нь хийсэн шинжилгээг ашигласан тохиолдол гэдэг утга байгаа шүү дээ, тэ? Тогтоол дээр. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр өмнө нь магадгүй 7 хоногийн өмнө 10 хоногийн өмнө хийсэн шинжилгээг тавтан их шаардлагагүй. Магадгүй хүний амьдралын туршид ганцхан хийдэг шинжилгээ байдаг, тэ? Генийн шинжилгээнүүд байна шүү дээ, тэ? Тэгэхээр тэдний хувьд бол хэдэж амьдралын туршид өөрчлөгдөхгүй учраас тэр шинжилгээг ч харж болно шүү дээ. Гэхдээ яг сүүлийн
2 жилээс өмнөх шинжилгээг бол бид нэр цахимаар харж чадахгүй л дээ. Яг үнэндээ яг одоогийн байдлаар нөхцөл байдал маань тий. Тэгэхээр ер нь бол мэдээж хэрэг цаашдаа одоо ингээд бүртгэл маань ингээд бас нэлээд сайжраа явж байгаа учраас дараагийн асуудлууд маань орно хаа гэж бодож байна. За энэ слайдыг бол бүгдээрээ мэднэ. Яг одоо амбулаторийн цогц дээр бас нэг толгойн өвчин болоо түрүү нөгөө 70% босго тавьсан байлээ та нар тэрийгэ болчооч гэж гуйсан шүү дээ тий. Тэгээ тэр хэсэг гэсэн үг шүү дээ тий. Боталтын хэсэг. Энийг цааш дараагийнх нь. За одоо нөгөө нэг амбулаторийн цэцлэмж үйлчлэгээ маань өндөр өртөгтэй болон өндөр өртөгтийн өртөг шингээгүй гэсэн 2 оншийн хамааралтай бүлэг ялгаатай оншийн хамааралтай бүлгүүдээсэн бол одоо амбулаторийн цогц маань бол өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Бүх тусламж үйлчилгээний амбулаторийн цогцын хувийг нь бол өөрчилсөн. Та бүхэн дээр энэ харагдаж байгаа. Тэгэхээр энэ хэсэг дээр одоо яг 10 сараас эхлээл эрүүл мэндийн байгууллагууд нөгөө 4 сараас бодох хэрэгтэй байсан. Гэхдээ захимынхаа амийг хөгжүүл та бас энийг нэг учрыг олоодох гэдэг ингээд бодохгүй явж байгаа 10 сар дээр яг энэ тооцоолол оруулсан чи эрүүл мэндийн байгууллагын маань энэ юу манай хүнийг баахан хасч энэ хүнийг хасчлаа гэ эргээсээ дугаар барьж ирээ. Тэгээ энэ хасагдал нь юу байсан гэхээр нөгөө эмрээ болон компьютер томографа нөгөө төвшөндөө хурж хийсэн юм уу юу гэдэг хасагдал. Одоо амбулаторийн цогцлолын үйлчилгээнд дээр байгаа хамгийн гол хасагдал бол сарын дараа буюу нөгөө дараа сарын 1 сарын 1 ч гэдэм үү 2 сарын 1 3 сарын 1 болонгот нөгөө зөв зүгээрээс юмнууд ч улаараа 0 болчлоо гэж даатгалынхан маань ноцтой тэгэлдэг хэсэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр за одоо хэдүүлээ тоо бодно тэрний доотлол дээр. За 62 за энэ оншийн хамааралтай бүлэг өөрөө 240 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээтэй байна. За дэвтрээ гаргаж бодын хэтэл тоо нэмшнэ гаргаж зөв бодвол шагналтай бичээ өгш. За тэгэхээр нийтдээ нэхэмсэн тоо тэгшэтгээд 200. За 200-ийн нэхэмжил үүсгэсэн юм байна. За тэнгууд хэдүүлээ тэр урдаас харахаар эмрэг 5% хийх хэрэгтэй юм байна. Компьютер томографыг 19% хийх хэрэгтэй юм байна те. Уртлын хүснэгтээс харахаар одоо энэ хийсэн хувь нь харагдаад байна шүү дээ те. Эмрэг шинжилгээг бол 5% хүрэгцсэн юм байна. Нөгөө суур төвшөндөө хүрчиж те. За доотлолт нь компьютер томографыг 12% хийсэн юм байна энэ байгууллага. Тэгэхээр хэдүүлээ нийт хэдэн төгрөг өгөх гээд байгаа хэдэн төгрөгийг хасах юм бэ? Та хэд нэг бодоод тааж. Тэр нөгөө нэг эрүүл мэндийн байгууллага дээр та хэд тэгвэл өөрсдийнхөө датаг аваад ирээч. За тэрэн дээр чинь гаргаад үгүй. Танах бол яг одоо ийм хувийн хасагдaltaй л байна. Эний чинь хин гэдэг эргэстэр гэдгээс нь үл хамааран хасж байгаа шүү дээ. Энийг л те мөнгөнд дүндээ тохируулаад хасж байгаа гэсэн. Тэгэхээр энийг хэдүүлээ яг энэ бодолт бол одоо ч гэсэн энэ тогтоол дээр шинжилсэн тогтоол дээр бас явна шүү дээ те. Тэгэхээр ийм хасагдал дээрээс нь нэмээд гарахгүй тул хэдүүлээ бодох нэ. За дээрээс нэмээд нөгөө нэг юм амбулаторийн цогцлолын үйлчлэгэн дээр манай энэ оншуулстай нэрэ байнгын юм шинжилгээ хийдэг гэл асуудлууд гардаг те. Түрүүн БЦ-ийн тухай ярьсан. Тэгэхээр нийт танаа нэхэмжлэл дотор тэгвэл тэр хэдэн хувийг эзлээд байгаа юм. Толгой дараалал эсвэл үнэхээр хийгээд байгаа мó үгүй юу гэдгийг ер нь бол өөртөө энэ датанаасаа хараад та мэдээлэл авчиж болно. За манайх ийм хасагдсан юм байна. Ийм хасагдах хэрэгтэй байсан юм байна. Энэ хасагдчих. Магадгүй зөрүүтэй хасагдсан байвал харин бариад орж ирж болно шүү дээ. Манайх ингээ 10% ийцэн баг та нар ягаад 9%-аар бодоод ийм мөнгө хасчваа. Энд ч өстө буруу байна гэх. Тэгэхээр бид нар энэний хувьд бол нөгөө 7% нь хэд байх юм бэ гэдгээс хамааруулаад мөнгөнд дүнгээ нийт оншийн хамааралтай бүлгээсээ хаснаа гэсэн үг байна шүү дээ. Гэхдээ одоо бид нар энийг бас яаж хасж байгаа гэхээр хамгийн бага мөнгөнд дүн буюу 2 сайдын тушаал дээр компьютер томограф 90,000 төгрөг 150,000 төгрөг баг шүү дээ. Нэг эрхтнийх байвал 90,000 төгрөг олон эрхтний компьютер томограф байвал 150,000 төгрөг баг шүү дээ. Гэхдээ бид нар 90-ээр тооцож хасж байгаа шүү дээ. Айгу өгөмрөл хасж байгаа зү тэ. Тэгээ 150% хийх хүн зөндөл исэн байж таараа мэдээч хэрэг тэ. Тэгэхээр бид хэдийн хасагдал бол ингэж явж байгаа гэсэн үг байна. За хэдэн үний мөнгийг хасгаар болчих юм дөлээ. За тэгэхээр 14 хүний мөнгийг бодоод нийт авах хэвээр мөнгөнд дүнгээсээ хасаал хэдүүлээ үлдснээ авах нь шүү дээ. Тэг ингээ өөртөө сайхан бодох нь шүү дээ. За дараагийн удаа бол одоо яг энэ хасагдaltaй холбоотой асуудал горч ирэхгүй байх гэж бодож байна тийм. За бодсон уу? Болж гин үү? Би нөгөө ард нь юу оруулсан мэснэ мартчих. За бодснууд нь харъя. За хэд гэж гарсан? За энд 14 гаргасан юм байна.
За өөр хэд гаргав? Өөр гаргасан хүн байна уу манайхаа? Нийтдээ хэдийг хийх ёстой байсан бэлээ компьютер томограф? Нөгөө тийм 38 хийх ёстой байсан шүү дээ. Тэгсэн чинь за яг зөв. За тэгэхээр үлдсэн нь хэд юм? За. Тэгээ 14-ийн мөнгө нь хэд юм бэ? Хэвлээ. Нөгөө 90 мянгаар бодож байгааг хэлсэн шүү дээ, тий? За, нийт энэ байгууллага хэдэн төгрөг авах хэрэгтэй байсан бэлээ? 240-г юугаар бодох нь шүү дээ, тий? За. Тэгэхээр ийм маягаар мөнгө бодно гэсэн үг болох нь шүү дээ. Гой самбар энэ самбар хойно ч юм байна. За самбар дээрээ сайхан бодоодг. Хэн блэ? За сансармаа сайхан бичи. Юу байна уу? Манайхаа. Маркер байна уу? Тэр хойно ч нэг харах. Энэ whiteboard дээр мөн. Али, энэ юм уу? Schön. Байдгүй юм шүү. За нааш, за бодъё. Дундаасаа бодоо итлэхгүй хамтдаа. Манай сансармаа эдийн засагч. За тийм баха. Гараар бичих шүү. Балны үз. За сайхан биччихий дараад нь чи гоё тайлбарлаарай. За тэр орд би ярьчих зэ. Цагаа хэмж. За тэгэхээр амбулаторын зохис тусламжийн үйлчилгээнд дээр нийт оншийн хамааралтай бүлгийн хувьд бол бүх компьютер томограф, бүх өндөр өртөгч шингэсэн хэсэг дээрээ зөвхөн компьютер томограф ч юм уу имра хийсэн хүнээ нэхэмжлээрэ гэж өрөөсөө хэлээгүй шүү дээ. Тодорхой хувьд нь л ийм байх ёстой шүү. Энэ бол босго шүү, суур төвшин шүү л гэж хэлээдсэн дээ. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага, зарим эрүүл мэндийн байгууллагын хувьд бол бас энийг нэг зөвхөн компьютертайгаа энэ рүү нэхэмжлэн, компьютергүйгээ нөгөө арай бага дүнтэй рүүгээ нэхэмжлэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудлууд бол бас байгаад байсан гэсэн үг болох нь шүү. Тэгэхээр энэ яг өнгөрсөн оны сүүлийн 2 сар дээр бол хамгийн их гарсан учраас та хэдэд бүр детальчилж бодолж үзүүлэх гээд байгаа. Компьютер томограф имра хийдэг эмнэлгүүдийн хувьд бол энэ бол гинт орж ирсэн нэлээ их хасагдал гарч ирсэн хэсэг шүү дээ, тий? $14-гээр ирүүлээ. За. Бас математикийн хичээл орж байгаа шүү та нарт. За. Сая 260-ыг юунд 240 дугаар. За. За одоо тайлбарлаа шүү дээ нэгээ. Хоёлаа хамт хичээлээ заах гэдэг шүү дээ. За. За энэ багцаа болохоор нийт 209 гэж үзэх юм бол нийтдээ бол бид нэр даатгалаа 480 саяыг хэмжлэн за 48 за. За 48 сая. За тэгээд эндээс болохоор CT-ийн маань хувь 19% байх ёстой гэснээс яг хийсэн нь болохоор 12%. Тэгэхээр 38 хийх ёстойгоос бид нэр одоо 200-ийн 12% буюу 24-ийг нь CT хийгдсэн байна. Тэгэхээр 38 хийж чадаагүй учраас 38-аас 24-ийг асгараа 14 CT байна. CT-ийн маань юу нэг барил нь 90,000 учраас 14 CT хийх зүүнийг 90,000-аар үржүүлэхээр сая 260,000 гарч байгаа. Тэгэхээр
48 саяасаа сая 260 мянган насагдаж орж ирдэг. 46 сая 740 мянгаыг авах нэ. За баярлалаа. За тэгэхээр та хэдийн нөгөө 200-ийн жагсаалтан дотор чинь нэг 5 хүн тэг болцсон харагдах нь шүү дээ, тий. Дээрээс нэмээд нэг хүний дээр буурал харагдана гэсэн. Тэгэхээр 525 гэдэг маань 5 хүнийг бүр тэг болгоод за тэгээд 6 дахь хүнийг нь л төлбөрийн хэмжээг нь бууруулад мөнгөнд дүнгээ тохируулгаа гэсэн. Тэрнээс биш тэр 5 хүн дээр буруу муруу юм хийснээс болоод хасагдж байгаа гэсэн үг биш байна шүү дээ. Яг энэ түрүүний амлалтын цогцын бэлэн дээр нарахлаа да. Амлалтын цогцлон үйлчлэгээний хувьд бол хасагдлын гол шалтгаан нь бол энэ байгаа гэсэн үг болох. За за энийг өмнө нь 2 жилийн өмнөөс ахвалаад жил гарангийн өмнөөс ахвалаа ярьсан. Энийг дахиад ярих гэж байгаа. За тэгэхээр өмнө нь амлалтаар дээр эрүүл мэндийн байгууллагуудын үзлэг хэд байна вэ гэхээр нөгөө 60 мар гэдэг хэлдэг байсан бол өглөөний байдлаар 40-42 гэж хэлж шүү дээ. Энэ өөрөө магадгүй яг энэ 10 минуттай холбоотойгоор бууралт байгаа. Гэхдээ энэ 10 минуттай холбоотойгоор нөгөө 15 минутаар цаг өгдөг байснаа даатгал багтаа 10 минут үзэн шүүгээ хэлсэн чинь нөгөө цагийн 10 минут болгоцсон шүү дээ эрүүл мэндийн байгууллагууд тий. Гэхдээ нэрээ тийм бүр хит хитийн эрүүл мэндийн байгууллага дээр яг ийм болсон. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага дээрээс нэмээд энийг жоохон мэдрэмжтэй бас 10 минут руу шилжүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл үнэхээр цаг хугацаа шаарддаг зарим төрлийн тусламжууд дээрээ мэдрэлийн үзлэг энэ төр бол маш удаан хугацааны үзлэг шаардлагатай шүү дээ. Гэтэл тэрийг авч 10 минут болчих нөгөөдөл нь бид нар 30 минут үздэг байсан чинь танаа 10 минутаас болоод бидний цагийг олохдоо 10 минутаар олгодог болсон. Юу яам ч гэсэн үг тий хэдүүлээ бас бодох нь шүү дээ тий. Тэгэхээр юуг нь 10 минут олох вэ гэд. Тэгэнгүүт бид нар бүр нөгөө албан бичиг өгсөн шүү дээ. За яг энэ тусламжууд дээр бид нар 10 минутыг тавьсан шүү. Бусдын дээр нь 10 минут байхгүй шүү гэд хэлээд ах чинь хяналтын үзлэгийн хүмүүс нь би өстой нэрийг хяналтандаа ирээд имэйл бичих гэсэн чинь 10 минут шаардаад байна гэж асуусан. Яг энэ гомдол өнгөрсөн 7 хоногт бас ирсэн. Дүүргийн эмнэлгээс ирсэн шүү. Тэгэхээр манай дүүргийнхэн бас энийгээ сайн бодох нь шүү дээ. Магадгүй нөгөө e-health дээр ч юм уу аль нэг цахим хөгжүүлэгчийн хэсэг дээр апдейт хийгээгүй ч юм уу те тэр асуудлаас болоод ийм асуудал байвал энийг хэдүүлээ засах нь байна. За тэгэхээр хяналтын үзлэг дээр бол ямар нэгэн байдлаар одоогор хугацаа бол цахим дээр тавиагүй байгаа. Тогтоол дээр тавьсан байгаа. Гэтэ тавина гэсэн болох нь ш цаашдаа те. Тэгэхээр энийг хэдүүлээ дүүргийн хэлэхгүйгээр орчих. Тэгэхээр дүүргийн эмнэлгүүд маань очиод цахимаа хараарай. Хяналтан дээр чинь нэрэ захим хөгжүүлэлтэн дээрээ та хэд апдейт хийгээгүйс болоод ч юм уу те e-health чи өөрөө бүх байгууллагад шууд зэрэг ордог апдейт хийдэг захим биш учраас тэрнээс болоод энэ үлдсэн нөгөө хяналтын үзлэгийн хүмүүсийн чинь эмчин хүлээлгээл 10 минут гэд. Тэгснэ тэр 10 минутыг үг нь бодохдоо ингээл эмчин нөгөө үйлчлүүлэгчийнхаа өвчтнийхээ асуудлыг нь сонсоод буцаагаал зөвлөгөө өгнө мөгнө гэж ойлгосон чинь хүлээгээл хоёр нэг хараад тэгэл суучдаг тийм. Бис энэ арай л юм. Чичим энэ бол нэр байна шүү. Би бүр тэрэн дээр нь үзүүлж байгаа 10 минут ингээл гахаад юм хэлэхгүй болох юм би ингээ сугаал. Би юм ярмаар л гэсэн тэр хүн яах юм бодлоо гэж та сугаал. Тэгэхээр чин хэдүүлээ бас нөгөө зөв талаас нь ойлгуулахгүй л 10 минут гэдэг юм нэг юм цархааны арга хэмжээ юм шиг ойлгоод байгаа байхгүй юу. Гэтэл үнэн чанартай бид нар хамгаалахын сургууль дээр юу заалгадаг гэсэн бэ? Онцлогоо имчилгээний бараг 70% нь асуумжаас гарч ирэн шүү гэж заалгадаг шүү дээ. Тэрсмэ хүүхдийн салбарын бол яг бүр дамаасаа бүр яг энийг мэддэг. Хүүхдийн салбарын бол тэр чигээрээ 70% нь асуумжаас гээд аав ээж нь хоргоогоос шүн яаж өнцө өдрийн яасан шаашсан юм бас юм уу те. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор хэдүүлээ эмчнэрт зөв ойлголт өгөх нь бидний хувьд бол аюул чухал байгаа. Нэг хүчээр хийцэн юм шиг. Гэтэл тэнд хүлээгээ суух ш тэр хүндээ зөвлөгөө өгөөд байх хэвээр хугацааны асуудал шүү дээ. Тэгэхээр энэ 10 минутын асуудал бол хяналтан дээр ч гэсэн магадгүй цаашдаа үргэлжлэе шүү. Одоохондоо бид нэр цахимын төвшөнд л түр хугацаанд хяналтын үзлэгээ дэмжих зорилготойгоор нөгөө 10 минутаа оруулахгүй яваад байгаа шүү дээ. За 300 тэмдэгтэй нас. Заавал бид нэр 300 өгүүлбэр бичих хэрэгтэй гэж нэг хэсэг буужигнуудаа тий 300 өгүүлбэр бичих хэрэгтэй гэн хэсэг бичих юм шиг юм болсон борхон байна тий. Тэгээ 300 тэмдэгт нөгөө зайн маань ороод байгаа шүү дээ тий. Нэг
хэд өгүүлбэр оролцсон дунджаа. Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол нөгөө бичдэг өгүүлбэрийнхаа урт богноос хамаарна нэг 7-10 өгүүлбэр байхад бол баг 300 тэмдэгт болж байсан шүү дээ. Тэгэхээр үндсэн бичих ёстой бидний амлалт орон тусламж үйлчилгээнд дээр бичих ёстой хэсгүүд нь бол ялцчгүй 300 тэмдэгттэй холбоотой. Энийг бол уг нь одоохондоо бид нар нөгөө захим карт март үүсгэж чадахгүй учраас бас нэг иргэнд дээрээс нэмээд эрүүл мэндийн байгууллага бие биендээ нөгөө иргэний мэдээллийг харах боломжтойгоор захим карт гэж нөгөө талдаа уг нь бол харж байна. Одоо энэ нөгөө 300 тэмдэгт чинь нөгөө Health SB-гээр хэрвээ бүртгэлээ илгээдэг хэсгээ илгээх юм бол нөгөө иргэний ийм Монголиа дээр харагдаж байгаа шүү дээ. Тэгээ юу гэж бичсэн баа байг харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр эмч тэрэн дээр айгүй зөв бичих хэрэгтэй болно шүү дээ. Эмчийн бичсэн үг өгүүлбэр болон хуулийн өмнө намайг төлөөлдөг асуудал байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг хин нэгэнд зориулж бичих тухай асуудал биш. Бас өөрийгөө хамгаалах тухай асуудал бол яалтчгүй мөн өвчний түүхтэй энэ анх шатны картн дээр бичиж байгаа, маягтан дээр бичиж байгаа үг өгүүлбэрээ бас бодож бичихгүй бол нөгөө өмнөхөө хулаа бичдэг гайтай нөгөө нэг эмхтэй хүн дээр эрэгтэй хүн юм бичсэн байл яан тий. Тэгэл дараад нь чинь хуулийн өмнө тэгэл бид нарыг хамгаалах тэр үед би зүгээр хуулц юмаа гэж хэлхийг хинч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Ингээл хурамч юм байна гэж асуудал үүсгэн шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр эмчнэр дээр зөвхөн даатгалд мэдээлэл өгөх зорилготой юм бичих гэхээсээ илүүтэйгээр энэ бол миний өмнө хуулийн өмнө намайг хамгаалах зүйл гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй баха гэж бодож